Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс мэдээлэл хийлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 9-ний өдөр болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн заасны дагуу хэлийн чандад оршин суугаа иргэдийн санал авах ажлыг төв комиссоос амжилттай зохион байгуулж дуслаа. COVID-19 цар тахлын эрсдлээс сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудад зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан. Хөл хорой тогтоосон онцгой нөхцөл байдалтай байгаа хэдиж манай иргэд сонгуульд идэвхтэй өндөр эрсдэлтэй оролцсон гэж төв комиссийн зүгээс мэдгдлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг улсад байгаа гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдээс ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжийг нь олгож санал авахар үйлчилсэн. Энэ дагуу сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 1-р сарын 29-ний өдрийн 4-р тогтоолоор Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжид сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссийг байгуулсан байгаа. Энэ төв комисс нь бүх дипломат төлөөлөгчийн газар байрладаг буюу 30 улсад байгаа 44 дипломат төлөөлөгчийн газар салбар комисс байгуулсан байгаа. За ерөнхийлөгчийн сонгуулийн санал гадаад байгаа иргэдээс санал авах өдрийг сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр 5-р сарын 30-31-ний өдөр 2 өдөр тухайн улсынх нь орон нутгийн цагаар өглөө 7-оос 22 цагийн хооронд зохион байгуулахар шийдвэрлсэн. Энэ дагуу хэлийн чандад байгаа иргэдээс санал авах ажлыг амжилттай зохион байгуулж дуссныг та бүхэнд мэдээлж байна. За энэ удаагийн Монгол Улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулиар нийт бүртгүүлсэн 7394 иргэнээс саналаа буюу 5618 сонгогч саналаа өгсөн байна. Энэ нь нийт бүртгүүлсэн иргэдийн 76% болж байгаа. Хамгийн их санал өгсөн тоог та бүхэнд сонирхуулахад сонгогч саналаа өгсөн салбар комиссийг сонирхуулахад Сөүл дэх салбар комисс 753 иргэн, Токио дахь салбар комисс 719 иргэн, Камбера дахь салбар комисс 532 иргэн саналаа өгсөн байна. Сонгогчдын тоо харьцангуй цөөн зарим газар 100% саналаа өгсөн. Тухайлбал Винтианд 30, Хонконг 23, Кизилд 21, Минск 20, Кувейт 7, Манжурт 6 гэх мэтлэн. Ер нь нислэг байхгүй байгаа учраас бид нар сонгуулийн саналын хуудсыг хүргэх татаа авах ажиллагааг 2-3 хэлбэрээр явуулж байгаа. Нэгдүгээр төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гол газрууд руу саналын хуудсыг биечлэн хүргэж, биечлэн буцааж авчирж байгаа. Зарим газар нь боломжтой газар нь бол олон улсын бүх гашуудан ашиглаж сонгуулийн саналын хуудс болон холбогдох бүх материал баримт бичгийг хүргэж авах ажиллагааг зохион байгуулж байна. Бүх саналын хуудсыг тухайн хугацаанд нь бид нар татаж авах хуваараа гаргаад ажиллаж байгаа хугацаанд бүх саналын хуудсыг татаж авна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа сонгогчдын санал тоолох ажиллагааг ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 9-ний 22 цагт явуулна.